За яг өрхийн эрүүл мэндийн төв дээр бол Монгол Улсын хүн амын 2.2 сая буюу 70% нь бүртгэлтэй байдаг. За нийт 330 гаруй суманд бол 800 мянга. За энэ бүртгэлийг бид нар яаж хийдэг вэ гэхээр өрхийн эрүүл мэндийн төв бол яг нэг иргэнээр бодож санхүүжилттэй авдаг. Тэгэхээр яг тухайн хорооны засаг дарга, багийн засаг дарга, тухайн аймаг дүүргийн статистик хүн амын тоог бид өнөөдөр авж байгаа 2.2 сая хүн өнөөдөр өрхийн эрүүл мэндийн төвд тусламжлалыг авж байна. Тэгэхээр өрхийн эрүүл мэндийн төв бол хүн амын 70%-ийг хамарж байгаа учраас яа харахгүй эрүүл мэндийн салбарын ихээхэн нэг чухал бас салбар юм а гэж ингэж хэлж байна. За өрхийн эрүүл мэндийн төвүүд өнөөдөр Монгол улсад ингэж байгуулагдсаар маш олон сайн талууд байдаг. За 1999 онд Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр эрүүл мэндийн салбар хөгжил 1 2 3 гэсэн хөтөлбөрийн хүрээнд энэ өрхийн эрүүл мэндийн төвүүдийг байгуулсан байдаг. За гол санаа нь бол ерөөсөө иргэдэд тусламж үйлчилгээг ойртуулах, тусламж үйлчилгээг чирэгдэлгүй болгох. За тухайн үедээ бол хамгийн гол нь эмзэг бүлгийн иргэд 0-5 насны хүүхэд ахмад настан гээд гэрээр тусламжлалыг үзүүлэхгүй. Ер нь бол амжиргааны баталгаа түвшээс доогуур хорлогтой хүмүүст эрүүл мэндийн тусламж үйлчилгээг хүргэх энэ гол зорилгыг тавьж ирсэн. За өнөөдөр бол бүх хүн ам эрүүл мэндийн тусламж үйлчилгээг өрхийн эрүүл мэндийн төвөөс авах боломжтой болж байна. За өрхийн эрүүл мэндийн төв мэдээж та бүхэн харж байгаа хотод ч тэр хаанч тэр тодорхой хэмжээний байр, иргэдийн дунд байрласан байртай, баш тоноор төхөөрөмжтэй. За эрүүл мэндийн яам болон засгийн газар, за эрүүл мэндийн маш олон төсөл олон улсын дэмжлэгтэйгээр бол өрхийн эрүүл мэндийн төвд өнөөдөр бас тодорхой хэмжээнд бас олон улсын хэмжээнд хүрсэн бас тийм тусламж байр тоног төхөөрөмжөөр хангагдсан. За хүний нөөцийн хувьд ч гэсэн анх бол өрхийн эрүүл мэндийн төвд эрүүл мэндийн салбарыг хэсгийн эмч гэж байхаас эхлээд хамгийн туршлагатай сайн эмч нар бол өрхийн эмчээр ажиллаж исэн. За тухайн үедээ бол яагаад тэгэхээр өрхийн эмнэлэгт ажиллаж байгаа эмч нар бусад ажиллаж байгаа эмч нараас арай өндөр цалинтай. За тэд нар бол хувийн хвшлээр хөгжиж ирсэн. Цаашаа хөгжих боломж зах зээлийн эдийн засагт орсон хүмүүс ер нь хувийн эмнэлэгт ингээд орох юм бол бас хөгжих боломжтой, цалин мөнгө өндөртэй баймаа гэсэн хүслээр маш их олон туршлагатай эмч нар бол тэнд ажиллаж исэн. За өнөөдрийн байдлаар бол өрхийн эрүүл мэндийн төвд бол нийт ажиллаж байгаа эмч ажилчдын 50% нь л туршлагатай эмч нар байна. За энэ нь бас тодорхой хэмжээний шалтгаантай. За хууль эрх зүйн асуудал бол бүгд тодорхой болсон. За сул тал нь бол өнөөдөр мэдээж санхүүжилт хүний нөөц хоёр л байна. За би бол товчхон өрхийн эрүүл мэндийн төвд тулгамж байгаа хамгийн гол асуудал бол бид нар мэдээж та бүхэн харж байгаа. Бид нар 2.2 сая хүнд тусламж үйлчилгээг яг хүрч чадж гэнэ үү? Өрхийн эрүүл мэндийн төвд ажиллаж байгаа энэ 3000 гаруй эмч цэвэрлэгч нар хүн болгонд хүрдгүү гэдэг асуудал мэдээж асуудал байгаа тий. За дээрэс нь өрхийн эрүүл мэндийн төвөөр үзүүлж байгаа тусламж үйлчилгээний чанар яг иргэдийн хүсэн хүлээсэн хүсэл ханамжинд хүрж гэнэ үү? Гэхэд бас хүн болгон мэдээж дотроо үгүй гэдэг асуултыг бас ихэнх нь тавих хаа гэж ингэж бодож байна. За дэлхийн эрүүл мэндийн байгууллагын хийсэн судалгаагаар өрхийн эрүүл мэндийн төвүүд нь 2.2 сая хүний 68% нь л хүрж яана гэсэн судалгааг бас гаргасан байдаг. За яагаад тэгвэл хүрэхгүй байна гэд би энэ гурвалжинг тавьсан нь бол мэдээж эрүүл мэндийн салбарын тогтолцоо манайх бол энэ анхан шатлал 2 дахь 3 дахь гэсэн ийм шатлалаар байдаг. За анхан шатны тусламж үйлчилгээ өргөх сум бод мэдээж сумн дээр 800 мянга орчим гэхээр нийт 3.2 сая хүн бол ерөөсөө өргөх сум дээр л байна гэсэн үг. Тэгэхээр ер нь энэ эрүүл мэндийн салбарын суур нь бол анхан шатны тусламж үйлчилгээ юм а гэж манай яам бол салбар бодлого бол тодорхойлдог. За өнөөдөр 225 өрхийн эрүүл мэндэнд бол 3000 гаруй эмч ажилчид ажиллаж байгаагийн 910 эмч нар, 870 сувилагч нар. За нийт 1780 хүн эмнэлгийн мэрэгжилтэнд л нөгөө 2.2 сая хүн тусламж үйлчилгээг үзүүлж байгаа. Яг өрхийн эрүүл мэндийн төвд заасан стандартаар бол нэг эмч нэг өрхийн сувилагчид 2000 хүн ноогдно гэж байгаа. За өнөөдрийн байдлаар ингэж үзэх юм бол өнөөдөр 2.2 сая хүнд 1100 орчим эмч, 1100 орчим сувилагч. За дээрэс нь энэ дөрвөн тусламж үйлчилгээг үзүүлэх өдрийн эмчилгээний сувилагч, нөхөн сэргээ хэмжлэгээний сувилагч, дархлаажуулалтын сувилагч, нийгмийн ажилтан, мэдээллийн ажилтан гэдэг нэг өрхийн эрүүл мэндийн төв 5 оронтой нэмэгдэх юм бол 1425. Нийт 3525 эмнэлгийн мэрэгжилтэн ажиллаж ийж энэ 2.2 сая хүнд хүрнэ. Гэтэл өнөөдөр бид нар 1780 эмнэлгийн мэрэгжилтэн л ажиллаж байгаа. Тэгэхээр яагаад ч хүрэх боломж бол үнэхээр алга байна. Дээрэс нь бид нар бас жолооч энэ төрөөс ахуулаад бас судалгаачлалт нэлээд хэрэгтэй байна. За нэг тийм хүний нөөцийн дутагдал байна. За нөгөө талаараа бас хүний нөөцийн 50% нь босролтой амжирч 50% нь шин төгсөгчтэй байна. Мэдээж дүнгэж нүүдлийн шоу шиг ирээд 1 жил 2 жил болоо буцдаг. За сургуулаа төгсөөд резидентэд мэргэжил дэвшлүүлэх боломжгүй. За цаашдаа бид нар нарийн мэргэжил эзэмшнэ гэсэн хүмүүс өрхтөр 1 2 жил ажиллаад яваад өгдөг. Тэгэхээр дэлхийн нийтийн хандлага ерөөсөө өрхийн эрүүл мэндийн төв дээр тогтвор сурчлалтай хүний нөөц байж ажил тусламж үйлчилгээ чанартай байдаг.
За та бүхэн бүгдээрээ гадаад дотоод явцсан энэ тэнд очиж үзүүлсэн байгаа. Өрхийн эмчнэр өрхийн эмнэлгийн тогтолцоо дэлхийд 100 гаруй жил хөгжсөн байгаа. За Америк энэ тэнд улсад бол 70 80 гарсан өрхийн эмчнэр ажиллаа яг л явж байдаг. Яагаад тэгэхээр тэр айлыг хэдэн үеэр нь мэддэг. Тэгэхээр өрхийн эмч одоо олон жил ажиллах тусмал үнцэнтэй байх ёстой. Гэтэл манайд энэ тогтолцоо эсрэгээрээ за өрхийн эмнэлэг дээр залуу эмчнэр яагаад тогтдгоо гэхээр нэгдүгээр цалин бага, хоёрдугаар ажлын ачаал их. Манай залуучууд өнөөдөр сайхан цэвэрхэн халаад өмсчөөл 2 3 дугаар шаталд одоо дулаан байранд суугаад өдөржингөө хөдөн үзчихэл байх сонирхолтой. Айлаар хэсэх дурггүй, явган явах дурггүй, нохоо шуун төвөгдөх дурггүй. За нэг 2 дугаар асуулт нь салбарын ялварлан гадуурхалт. Ерөөсөө хамгийн муу хүн л өрхийн эмчд ажилладаг гэсэн ойлголт манайханд байдаг. Манай иргэд ч тэгж боддог. Энэ муу болохоор л өрхтөр ирсэн байна. Сургуулаа муу төгссөн болохоор л гэж ингэж үздэг. Тэгэхээр тэр нь болохоор нөгөө бусад төгсөгчд нар ч гэсэн чи өрхтөр ажиллаж байгаа мó? Би яг тэнд ажиллаж байгаа шүү дээ. Би энд ажиллаж байгаа шүү дээ гэж ийм байдлаа. Ийм хандлага айгүйх байдаг. Тэгэхээр ер нь бид нар цаашдаа ер нь өрхийн эмчдэр ингээд өрхийн эмчнэрийн нэр хүндийг өсгөх, өрхийн эмчдэр хүнийг доктортой ажиллах тал дээр бодлого одоо бүр гаргах зайлшгүй шаардлагатай байгаад байгаа маа. За хоёрдугаар санхүүжилт. Өнөөдөр 2029 онд 200 өрхийн эрүүл мэндийн төвд 30 тэрбум төгрөгөөр л бид нар 2.2 сая хүнд хүрэх гэж байгаа. 30 тэрбум төгрөгийг 2.2 сая хүнд хуваахаар нэг хүнд 13,676 төгрөг оногдож байгаа. Энэ 13,634 төгрөгөөр өрхийн эмнэлэг дээр байрныхаа тогтмол зардлыг төлдөг. Одоо дулаан ус, бензин, шатхуун холбоо, тээвэр гээд бүгдийг бичиг хэрэг. За дээрэс нь ажлынхаа цалин нийгэм дадлан шимтгэлүүлдэг, им ороох боох, хэрэгслээ авдаг, ариутгал хөтөлбөрийн арга хэмжээнүүдийг зарцуулдаг. Хаанаач хүрдэггүй. Нийт эрүүл мэндийн салбарын санхүүжилт өнөөдөр 700 тэрбум орчим төгрөг гэж үзэх юм бол бид нар зөвхөн 4% нь л авч байгаа. Тэгэхээр 4%-ийн санхүүжилтийг өгчөөд энэ чинь даатгалтайгаа нийлээд 30 тэрбум болж байгаа шүү. Эрүүл мэндийн одоо 4%-ийг өгчөөд та нар 2.2 сая хүнд хүрээ гэдэг бол өнөөдөр манай салбарын үнэхээр яа гарахгүй одоо доголдол байгаа. Тэгэхээр энийг нэгдүгээртээс хэлье гэж бодож байна. Мэдээж хүмүүс бүгд өрхийн хэмжээр үйлчлүүлэх сонирхолтой байдаг, сайн чанартай тусламжуудыг авах сонирхолтой байдаг. Гэсэн ч ийм л асуудал байна. За гарч шийдэл нь юу вэ гэхээр мэдээж бид нар нэг иргэн ногдох зардал гэж одоо өгж байгаа өрхийн эрүүл мэндийн төвд өгж байгаа зардлыг дор хаяж нэг дахин нэмэгдүүлээч. Мэдээж 34,200 төгрөг болгоё гэхэд 84 тэрбум төгрөг. За нэг юм гарц байгаа. За ингэжээж мэдээж хүний хүртэм сайжир, нэм тариа багц хэрэгсэлтэйгээд унаа сайжир, тусламжлаа сайжир. Нөгөө талаар сүүлийн одоо энэ шин засгийн газраас барьж байгаа нэг чухал бодлого бол эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 9-р залтыг хэрэгжүүлэх ажлыг нэлчимтэй хийсэн сайн тал байгаа. За энэ заалтан дээр юу гэхээр эрүүл мэндийн даатгалын сангаас өрхийн өрх сум дээр байгаа 4 тусламж үйлчилгээг одоо үзүүлэх эрүүл мэндийн даатгалын ерхий газрын одоо тогтоол гарсан байгаа. 2018 оны 5 сард гарсан тогтоол байгаа тийм. Тогтоол гарсан. За энэ бол нэг энэ бол сайн. Мэдээж энэ тогтоол гарснараа өрхийн эрүүл мэндийн төв дээр үзүүлэх тусламж үйлчилгээг өргөжүүлж, дээрээс нь иргэдэд тусламж үйлчилгээг одоо ойртуулж гин. За 2 дахь 3 дахь шатлын ачааллыг бууруулж гин. Хамгийн гол ачаал 2 дахь шатлаар юу байдаг вэ гэхээр мэдээж та бүхэн харж байгаа нөхөн сэргээг физик эмчилгээ нөгөө л ууж утгаа хийлэх гэж те шинжилгээгээ өгөх гэж зүрхний эмчилгээг яхад очрлох гэж өдрийн эмчилгээ хэвтийн эмчилүүлэх гэж маш их ачаал өгдөг. Тэгэхээр энэ дөрвөн ачааллыг одоо өрх сум руу явуулж байгаа маш сайн тал. Гисэн хэдий ч энэ дээр бас асуудал байгаа. За энийг би дараагийн слайдаар яриа. Тэгэхээр эхлээд бид нар ер нь ямар шийдэл байдаг гэхээр мэдээж олон улсын туршлагач байдаг. Ер нь өрхийн өрх сумын одоо тусламж үйлчилгээ одоо ялангуяа өрхийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээг урд нь бид нар одоо анх тэгж яагаад цалин өндөр байсан бэ гэхээр бид нар эрүүл мэндийн даатгалын сангаас тусламж үйлчилгээнийхээ зардлыг авдаг гэсэн 60%. За ашиглалтын зардлыг улсын төсөөс авдаг гэсэн. Энэ үед нөгөө эрүүл мэндийн даатгалаас өгж байгаа санхүүжилт тогтвортой учраас нөгөө санхүүжилт буурахгүй цалин өндөр байсан. Гэтэл 2006 оны 7 сарын 1-нд гинт бүх даатгалаас болиулаад одоо улсын төсөөс олгосон. Тэгэхээр улсын төсөв хямрах болгонд өрхийн эмнэлгийн санхүүжилт хямарч багасаж ирсэн. Ингээ багасаад ирэхээр тэнд цалин мөнгө багасна, хүний нөөц багасна, бүх юм багасна. Тэр ийм асуудал болж байгаа. Тэгэхээр бид нар эрүүл мэндийн даатгалын сан тэр үед бид нар тэгсэн мөртлөөсөө яаж эрүүл мэндийн даатгалд бид нар гомддог байсан бэ гэхээр бид нар гомдол гаргадаг байсан. Яг тэгэхээр тэр үед бидний даатгалын амралт 58% л байсан. Одоо 98 99 онд бид нар 98% болгож өсгсөн. Даатгалын амралтыг. Яагаад гэвэл нөгөө даатгалсан хүнээсээ бид нар санхүүжилт авдаг учраас бид нар айл болгоноор очиж даатгалын амралтыг нээж 5,000 ажилгүй хүмүүсийнхээс нь 5,000 төгрөгийг авч өөрөө даатгалын газар авчиж бүглүүлж зарим хүнийхээ даатгалыг өөртөө бүглүүлж даатгалаас мөнгө авч цалингаа авдаг гэсэн. Тэгээ бид нар 98% болгосон. Бид нарыг өрхийн эмнэлэг гаргаснаар буцаад 70% буурсан. За өнөөдөр 98 болсон гинэ. Энэ бас өрх сумын ажилтнууд. Яагаад тэгэхээр ВЦ вирусыг илрүүлэх гэж хөтөлбөр явсан. Энэ илрүүлэх хөтөлбөрийг хэрэгжүүлэх бүх одоо тэдэн хүнийг илрүүл, тэдэн хүнийг илрүүлгээ төлгөө өчсөн өрх сумын эмнэлэгт.
Бүх эмнэлэгт. Тэгээд тэр төлгөөний дагуу нөгөөдөл чи хүний хамруулахын тулд даатгалд хүний хамруулах ажил эхэлсэн. За зарим сайн уус энтергээ зарим эрүүл мэндийн газрын дарга нар, засаг дарга нар ч гэсэн ажил хүмүүсийн даатгалыг төлсөн сайн туршлагууд байгаа. Ингэжээ чин даатгалын амралт 2017 оноос өссөн. Энэ бол үнэндээ л үрэх сумын эмчнэрийн тэр хүмүүсийн ВЦ вирусын илрүүлэх хөтөлбөр хэрэгжиж тэрийг хэрэгжүүлэхийн төлөө хүчин зүтгэж ингэсэн ажил. Ер нь засгийн газраас хэрэгжүүлж байгаа бүх хөтөлбөрүүд ерөөс үрсмаар л явдаг. За ийм байгаа. Тэгэхээр бид нар энэ ер нь санал бол ер нь даатгалаас санхүүжилтээ авъя. За орон нутгийнхаа төсөөс тогтмол зардлаа авъя гэсэн ийм санал байна. За нэг юм бол мэдээж өрхийн эрүүл мэндийн төв матлын тусламжлалд орсон. Энэ 4 тусламжлалыг авснаар өрхийн эмнэлгийн санхүүжилт нэмэгдэж байгаа. Нэмэгдэн мэдээж гэхдээ ажлын ачаал маш их нэмэгдэж байгаа. За 4 тусламж үйлчлэгийг авснаар үр дүн нь бол мэдээж ийм байгаа. За дээрэс нь бид нар сэргээн тусламж үйлчлэгийг нэг хүнд 7-аас 10 удаа хийж 20 сая төгрөг. Тэгтэл 2 дахь шатал дээр нэг хүнд нэг удаа хийгээл 10-аас 10 сая төгрөг авах. Ийм ч авч байгаа. За гэрээр үзүүлэх тусламж үйлчлэгээ бид нар гэрээр нь очиж тариа хийж, гэрээр нь очиж бом тавьж, гэрээр нь очиж нөхөн сэргээ хэмжлэгээ хийж, гэрээр нь очиж утлаг гэж нөгөө хэвтрийн өгшт хийж байгаа л да. Энэ эмчилгээр нэг хүн 7-аас 10 удаа хийгээд 25 сая төгрөг гист нь очиж хийгээд. Үнэхээр бага. За өдрийн эмчилгээ одоо бид нар 7-аас 10 удаа нэг хүн хийгээд 30 сая төгрөг. Гэхдээ та нар боддоо зүгээр л нэг эм тариа яаж өссөн бэлээ? Зүгээр л цифазолын өнөөдөр 10 саяг бөөрийн өвчтөд хүнд хийе гэхтэл 20 сая төгрөг шүү дээ. Тэгээд тэр шиприз нь яхаа ажлын хөс нь яах юм. Тэгтэл 2 дахь шатал дээр нэг хүнийг 120 сая төгрөгөөр хийдэг өдрийн эмчилгээ. Тэгэхээр яах юм? Өрхтөр хийгээрээ бид нар хаашаа хятад хужаа ямар хямдхан тариа авч хийх юм уу? 2 дахь шатал дээр чанартай юм авч хийх юм уу? Яахаа юм ялгаатай байдгийг. Хүнд үзүүлж байгаа тусламж үйлчлэгээ тэр хүн анх шатлаас авж байгаагаараа ялгууртаа авах ямар тийм бодлого манад байгаа юм. Өнөөдөр сая гих наран даргын юунаас л хүнийг ялгарлаггүй хандах нь яан ч гэн айгуу гой зорилго тавьсан байна л да. Тэгэхээр анхан шатад ийм өдрийн эмчилгээ хэлгэснээр тэр хүн 30 сая төгрөгийн тусламж авах юм уу? Тэгээ 30 сая төгрөг хаанаа ч хүрхгүй иргэдэн гомдол ярина. Өнөөдөр энэ цаг үед энэ айхтар өвчл нэмгэж яах өртөр бөө очроо. Гэтэл одоо бол өрхийн эмнэлгийн нэмж өнгөрсөн жил бол бид нар яг хамралт бага байсан. Одоо бол нэг 125 буюу нийт өрхийн эмнэлгийн 58% магадлалд орсон байна. Тэгтэл магадлалд ороод хүсэлтээ өгсөн өрхийн эмнэлгүүд одоо бол сонгон шалгаруулалт хийгээгүй л байна. Тэгтэл тэр өрхийн эмнэлгүүдийн сонгон шалгаруулалт оруулах нь эрүүл мэндийн даатгалаас өгсөн санхүүжилтийг сар болгон хуваагаад тавьчихсан бүх өрхийн эмнэлэг төр. Гэтэл хүмүүс би сонгон шалгаруулалтанд орно гэд нөхөн сэргээг физик хэмжлэний сувилагч авсан, лаврант авчихсан баахан хүний нөөц авсан нөгөөдгөө салинжуулж чадахгүй. Ажил маш удаан. Алтан бичгүүг нь хариу ерөөсөө байхгүй. За онцлог эмчилгээ бас адилхан. 2 дахь шатал дээр нэг эмч зүгээр л нэг эмчийг үзэл 15 сая төгрөг даатгалаас авдаг. Тэгтэл өрхтөр 2-оос 3 шинжилгээ хийж 20 сая төгрөг авч байгаа. Эсвэл зүрхний бичлэг E2 цуг хийж 20 сая төгрөг. Эсвэл 3-4 биохимийн шинжилгээ хийж 20 сая төгрөг. Тэгэл 2 дахь шатал дээр нэг шинжилгээ хийгээл баргийн төгрөг авчих шв. Тэр юугаараа ялгаадах юм мэдгүй Монгол улсын хэмжээнд байгаа тестүүд бүгд адилхан л авч байна. Яагараа мэдгүй иргэдэг ингэж анхан шатанд тусламж үзүүлснээр ялварлан гадуурхаад анхан шатан дээр өдрийн эмчилгээ хийгээд цифазлын хэлэх юм бол та 30 сая хийлгэн 2 дахь шатлаар хийх юм бол та 120 сая хийлгэн гэдэг. Ингэж ялварлан гадуурхад байж болохгүй. Энэ дээр бас иргэд заашгүй харах шаардлагатай байгаа юм. Сайн туршлагууд байна. Одоо жишээ нь Эстон улсыг манайхан маш их ярьдаг. Эстонд бол өрхийн эмнэлгийн тогтолцоо Эстон улс бол яг адилхан манайх шиг юм Оросын социалист орн байж байгаад Оросын холбооны улсаас 1991 онд тусгаарлаж гарсан. Өнөөдөр эрүүл мэндийн салбарын тогтолцоогоор бараг дэлхийд нэлийн дээгүүр явж байгаа. Манайхан бүгд мэдж байгаа. Манай яам хамгаагийн тэнхгийн нэлээх очиж туршлага судалсан байдаг. Мэдээж мэдээллийн технологи хөгжсөн гоё. Гэхдээ даатгалын тогтолцоо эднэрт маш сайн хөгжсөн. Тэгэхээр бид нар энэ тэнд яадгүй гэхээр өрхийн эмнэлгийн бас хувийн хвшлэр хөгждөг. Ерөөсө 0-2 насны хүүхдийн тусламж үйлчилгээ яаралтай тусламж авсан төсөөс бусдын бүгд эрүүл мэндийн даатгалаас авдаг. Тэгэхээр өрхийн эмч тухайн даатгал өдөрт хэдэн хүн үзнэ. За 10 хүн үзвэл 10 хүнээс шивсэн юм нь яг даатгалын байцаагчдаар харагдчихэдэг. Тэгэхээр нөгөө даатгалын байцаагч нь за энэ өрхийн эмнэлэг өнөөдөр 320 хүн үзсэн байна гэж 320-оор нь санхүүжилтийг шилжүүлчихдэг. Манад яагаад болтгүй юм бэ? Бид нар одоо энэ нэг 4 тусламж үйлчлэгнээс багц авах гэж өрхийн эмчнэр яаж махаа зулгаж маягаа мүлжиж байна. Хичнээн юм бүрдүүлж өгж байна. Хичнээн юм яаж байна? Програм чи яаж явахгүй байна? Яаж гацж байна? Бид нар шинэ юм нэвтрүүлж байгаа нь твчи, тэги, инги гэл маш их одоо тэднийг тавьшруулж байна. Тэгвэл бид нар үгүй худлаа юм хийж амааргүй шүү дээ. Бид нар өдөрт 10 хүн ууч үзсэн мод 10 хүний бичдэг танаа програм дээр тэр нь харагдаг. Танах тэрүүгээр нь мөнгөний өчтгөл болмоор шүү дээ.
Тэгээ одоо бүх хардлагт эдгээр худлаа аян бүрдүүлнэ хянах шалгалтыг нэмэгдүүлнэ яа ч гинэ сая бас юу гэлч вэ. Үгүй тэрийг яагаад ах юу байгаа бид нар үзнэ компьютер дээр бичлээ шивлээ авлаа та нар сортер игээд ганц нэг хүнээс нь уцтаад асуудаа тэгэл болоо шүү. Тэгэхээр юмыг ингэж хүндрэлгүй болгомоор байна. Хэрэг дөрвөн тусламжуулалт авч үрхийн эмнэлэг дээр санхүүжилт нэмэгдэж байгаа нь иргэдтэй ч хэрэгтэй үрхийн эмнэлэгтэй ч хэрэгтэй маш сайн. Гэхдээ ч хэрэглэхгүй аймаар байна, хурдтай аймаар байна. Одоо болтол энэ сонгон шалгаруулалт хийгдэх байгаа 50 60 үрхийн эмнэлгийг хизээ шалгаруулах вэ? Хизээ эсвэл санхүүжилтийн урьдчилан өгөх юм уу? Өнөөдөр одоо эрүүл мэндийн яамнаас ингэж байгаа байхгүй өдрийн эмчилгээ та нар хүүхдүүдийг хэмлэгт битгий хэвтүүл гэрээр өдрөөр эмнэлгээрээ тусламж үйлчилгээ үзүүл хүүхдэд стор нэ. Танахаас ирэх хүсэг юм чи яаж стор нэхий? Ханаасаа санхүүжүүлэх юм? Тэгтэл та нар энийг 12 сарын сүүлээр сонгон шалгаруулалтанд оруулсан бол өнөөдөр 100 гаруй эмнэлэг тусламж үйлчилгээ авахар бэлэн биш шүү дээ. Тэнд байгаа тэр иргэд өнөөдөр заавал эмнэлэгт хэвтэх шаардлагагүй үрхийн эмнэлэг нь очиод өдөр тариаг нээх боломжтой болох гэж байна шүү дээ. Ийм асуудлууд байгаа гэдгийг нэгдүгээр тэлээд энэ дээр ойлголцож ажиллах байхаа гэж найдаж байна. За бас очиод уулзахад бас хүлээж авцгаагаараа сан төсөлтийг бас авч байгаараа гэж хүсмээр байна. Одоо эрүүл мэндийн яам дээр очино эрүүл мэндийн даатгалын ерөнхий газар руу ярьдаг. Ган маяг дарга дээр очино тэр рүү ярьдаг. Ингээл 3 4 тийшээ явдаг юм ажилтаа болсон. Батбаяр дээр очино нөгөө тал руу ичгдэг. Бат бэлэг дээр. Тэгээ ийм хүндрэлүүдээс арилгаасаа гэж хүсэж байгаа. Ингээ баярлалаа та бүхэнд.